Сайн байна уу? Балет подкастын маань 5 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Балетын холбогдлолтой подкаст хийж байгаагийн хувьд заавалч өөрөх ёстой хүний нэг бол Монгол Улсын гавьяа жүжигчин соёлын гэлж дуграагийн Алтан хоёрыг маань ирсэн байна. Өглөөний мэд та. За өглөөний мэд. За хоёр сайхан залуутайгаа тэгээд энд бас оролцох гэж байгаагаа тэгээд балет подкаст гэдэг гоё ярилцлага өрнүүлдэг болсон байгаа манай залуучууд. Тэгээд урьж оролцож байгаад баярлалаа. Үлдээсэн баярлалаа. За ямар ч гэсэн тэгэл яриад ах юм байна те. Монголд та ер нь хизээ ирсэн, ямар ажиллаар ирсэн ажил хөтөлбөртэй байгаа юу? За Монголд хизээ ирсэн гэхээсээ би дандаа Монголд байдаг шүү дээ. Ер нь Ирж очино. тий, Монголоос гадаад явдаг болсон юм шиг байна шүү дээ. За яг гоо ер нь манай гэр бүл юу л да тэгээд одоо энийг үзэж байгаа хүмүүсүүд маань ойлгохоо бид нар аюу чөлөөтэй угаасаа тэгэл дандаа мэддэг хүмүүс болохоор бас тоглоно тэгэл бас сериосны ярих үед ярьчин тиймэрхүү болохоор за бас нэг подкаст орж байгаа болохоор тэгээд мэдээж ирээд саяхан олон улсын одоо үгүй олон улсаас гэх юм уу Америкээс өөрийнхөө улсынхаа балетын тэмцээнийг зохион байгуулах бүр шагнал гардуулах ажлыг хийхээр нэгд ирлээ. Хоёрд үргэлжлүүлээд одоо энэ 12 сард болдог хамгийн гоё балет юу вэ? Цөмөөхөө балетыг тоглуулахаар бас ирчээд байна. Тэгээд яг энд ирсэн яг энэ үед одоо ингээд балет подкаст орж байгаа даа. Дахин баяртай байгаагаа илэрхийлье. Тэгэхээр энэ балет подкаст айгуу тийм их тийм эрхэмсэг тэг ягаад балет нэрэндээ болоод байгаа юм бол надад айгүй гоё санагддаг шүү дээ. Би тэгээ банк үзэгч шүү. Та бол Монголын балетын хөгжил сангийн тэргүүн. Тэгээд 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд энэ хугацаанд Night of Ballet, Winter Star, Монгол бахархал тэ Nutcracker Цөмөөхөө тэгээд одоо үндэсний болоо олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах. Таны ер нь хэрэгжүүлсэн бүх прожектууд ч маш амжилттай явдаг гэж би боддог. Одоо ер нь цаашаа төлөвлөж байгаа ажил юу вэ? Тэрнээсээ зохиолбол. Нууц шүү. За баярлалаа. Тэгээд бидний хийж байгаа ажлуудыг бас амжилттай гэж харж байгаад ер нь манай балет чи өөр айгуу тийм нэлээд бас түүхтэй тий бас суур сайтай Аазда болон дэлхийдээ бас үнэлэгдэх бас өөрсдийн гэсэн байр суурьтай тийм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр харин Монголын балетын хөгжил сан гэдэг болоо ер нь бол балетыг сонирч байгаа хүмүүсүүд бол бүгдээрээ одоо бүр мэддэг болсон байгаа хаа гэж бодож байна. 2010 оноос хойш бол одоо миний төрсөн дүү болох Алтан сүх яг өмгөөлөгч гэдэг болохоор бичиг цаасны асуудал дээр чи бид нар чи юм жоохон тийм аль дээрээс хойш бодож байсан зүйлүүд дээр яг энэ биелэлээ болсон 2010 онд яг албан ёсоор тэг гэрчлэгийн мэдлэгийг аваад ингээд тэгж үүсчихсэн. Бидний хувьд бол ерөөхдөө бол урлагийн хэзээ тэгэл хийлээл тэг ингээд яг бичиг цаас буулгаад яг түүнийг үүсгэсэн хүн манай бас дүү байгаа шүү дээ. Энэ бол бас энэ балет подкастад дамжуулаад бас балет жоохон түүх мөн юу болж ирсэн бас жоохон дурдуул бас зүгээр санагдах ба. Магадгүй өчнөө дүү байсан ч гэсэнтэй нэг ярдгүү байж магадгүй шүү дээ. Нэг тэгээ Алтан сүхтэй одоо баярлалаа. Тэгээ одоо бас манай балетэд бас хөв нэмрээ орсон. Тэгээ тэр нь дүү байна уу хэм бэ те. За тэгээд яг тэрнээс хойш бол яг боломжийн хэрэг хүмүүс маань хүнчлэлийн хэрээр хөлөөжий гэдэг шиг тэгэл одоо тэг байгаа хугацаанд юм хийгээд явж байгаа. Цаг зав гэдэг бол асар хэцүү. Тэгэл амжуулах гэж оролдож байгаа. Тэгээд тухайн яг надаас гэхээс илүүтэйгээ энийг дэмжиж, энийг хамтарч тэг үеийн те манай ахмадууд болон те залуучууд одоо цагийнхан бас ирээдүй бид бүгдтэй тэг заавал балетын бас түрүүн би хэллээ те манай хүмүүст дүүхтэй. Тэгэхээр яг энэ бол ерөөхдөө бол бид бүгдээ яг нэг сэтгэлийн дуудлага дээр өнөөдөр хүртэл тэр нь амжилттай болж байгаа болов уу гэж бол дүгнж харж байгаа. Тэгэхээр энэ дээр оролцож байгаа бүх хүмүүстээ
баярлж талархаж байна. Яг хөө хийж байгаа нь бий боловч энэний ард тэр их олон 100 мянган хүмүүсүүд байгаа шүү. Тэгэхээр энийг үзэж байгаа та бүгд ч гэсэн бас тэрний нэг хэсэг юм шүү гэдгийг л одоо бас энэ балет подкастаар дамжуулчих. Ялч маш олон хүний сэтгэл зүрх санаа нэгдчихэж бас энэ том зүйл эхэлсэн байх. Балет хөгжих сангийн дор Монголын балетын үндэсний сургууль гэдэг бас үйл ажиллагаа явуулдаг. 15 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тийм. Тэгээд энэ сургууль тэгээд цаашлаад тэмцээн оролдоон, цөмөгөө гэх таны хийж байгаа ажлууд ер нь ихэнх нь одоо үр хойч гэх юм уу? Хүүхдүүдэд айгүй их төвлөрөөд байгаа юм шиг санагддаг. Нөө үр хойчоо бэлтгэхтэй. Ирээдүгээ бэлтгэх. Тийм шүү дээ. Чи юу гэж бодож байна? Би бол энэ бол зөв яг ижил гэж бодож байна. Тий яг бүр тэгж айхтар бас тэгж бодоогүй юм биш үү? Хийж байгаа үйлдэлүүд бол угаасаа яг нэг хүүхдүүд рүү хандсан зүйлүүд бол явагдаад байгаа. Тэгэд сургууль үүсгэгдсэн л юу асуугаад байна шүү дээ тий. Балет үндэсний сургуулийг тий ягаад би ялуу 90 он гэдэг чи одоо 11 жил одоо 21 он шүү дээ. 22 он гарч байна. Тэгээд үзэж байгаа нийт үзэгчтэй бас шинэ оны баярын мэндийг хүргэе. Тэгээ Happy New Year, Merry Christmas. Би нөгөө энэ дээр нөгөө өөрийнхөө л түүхийг ярьчих гээд байна л да. Сургуульд орж ирсэн. За үе үеийн бас ахмадуудынхаа талаас бас ярьчих гэж бодож байна. Тэгээ 30-40 оны үеэс эхэлж одоо энэ манай балетийн урлагийн үндэс суурь бол тэ Монгол улс тавигдаж гэсэн гэдэг энэ түүхийг яриул угаасаа энэ дээр бол дуусахгүй чинь ерөөхдөө ингээд базаад явагддаг гэж бодож байна. Тэгээ тэрнээс хойш бол ерөөхдөө Монгол сонгодоор бэлтгэх гэж одоо жоохон бас явж исэн тэ байгаа. Тэгэл Оросд бол байнга төгсөгч байсан шүү дээ, төгсгдөг байсан. Тэрнээс хойш болоод тэгээ нөгөө нэг зах зээлийн үе ороод тэгээ 1993 онд хөгжим бижийн коллеж гэдэг нь олон Монгол тусан консерваторич шүү дээ. Тэн дээр орж исэн. За тэгээд ингээд 7 жил сураад тэгээд нөгөө боловсон өвчин гэдэг олон зүйлүүд төгтөлтэй гээл ингээд яваад тухайд одоо юу гэдэг манай бас нэг багш нар тэгээ маш санаачлалтай идэвхтэй гэх юм уу бас тэдэртээ маш их талархаж явдаг. За энийг цаашаага дараагийн те яг тэгвэл манай анги тухайн үед нэг шинэ мянганы төгсөл тэгээ сонгодгоор дотооддоо бас талбай ёсоор бэлтэж гаргаж байгаа. Тэрнээс хойш одоо 7-8 идэх төгсөлт болж байна. Бараг 8-9 болж байгаа хэ те. Төгсөлтүүд явж. Би одоо сүүлээс 2 дахь. Тий. 8 дахь төгсөлт. 8 дахь төгсөлтөө тий. Тэгэхээр чинь яг ингээд бүр ингээд явагдаж байгаа. Энийг өшөө нөгөө нэг эрчимжүүлэх, дээрэс нөгөө нэг балетын хөгжил сангийн яг алсын ороо бол ерөөсөө хүн бүрт энэ балетын урлагийг л хүргэе гэжсэн л одоо маш том алсын хараатай байгаа. Тэр нь заавал одоо тий дотоод гэхгүйгээр бүр дэлхийд даяар хүн бүрт энэ балетыг л урлагийг хүргэе гэж байгаа. Балет гэхээр яг хүмүүсүүд одоо энэ ч балет гэдэг яг гадаад үг гэж хардаг. Ер нь бүжгэл гэсэн үг л дээ. Тэгээд манай гэр бүл буюу манай өвөг маань өөрөө ардын биелгээ чинь юм шүү дээ. Монголын гавьж өгч байгаа аймгийн хөгжим драм театр асаараа бүжгэлж ирсэн тийм юм байна. Тэгээд манай ах нар байна. Тэгээд чинь 8 л. Тэгээд хамгийн том ах чинь бас бүжгэлдэг байсан хөгжим драм театрт. Дараагийн ах болохоор калерний тоглодог байсан. Дөрж хэдэн театр болон улсын филармонд хөгжим тоглодог байсан. За тэгэл бусдууд нь бол бүгдээрээ тэгэл урлагийн үзлэг мөслөгээл мэдээж хүн болгоны бизнес юм компанид бол тэг үйл ажиллагаа хийхэд урлагийн үзлэг явуулдаг гэхэд хамгийн идэвхтэй нь орж идэг. Урлаг спортгүй л дээ. Тэгээ манай хоёр ихч бол бас спортын маш их амжилттай тоглодог тийм ерөнхийдөө бол гэр бүл байдаг байгаа даа. Тэгээд энийг харин яг сонгодог урлаг гэдгээр яг энэ сонгодог одоо тэг бүжиг шүү дээ. Сонгодог бүжгийг харин нийтэд хүргэх одоо бидний бол харж байгаа бүр алсын бол түрэн бид дурдлаа те улсын хамт шүү дээ бүр те игэнд байна баруун зүүн хөөш байд. Тэгэхээр бидний зүгээс хүргэж чадах тэр хүнд энэ балетыг хүрчээл гэж бодоод байгаа байхгүй.
Тэгэхээр гут нөгөө балетын хөгжил сангийн асар тэгээ явж байгаа. За зорилгууд ч угаас ороо явж. Тэгээд стратегид болохоор яхахгүй Монгол балет үндэсний сургууль орж ирж байгаа. Тэгээд маш их сүүлийн 10 жил бол манай Монгол улсын хувьд бол тэг сонгодог урлаг сонирх тэр доноо сонгодог бүжиг сонирх одоо хүмүүсүүдийн тав маш ихсэн. Өнгөөр мэдгэдэггүй зэгссэн байгаа тийм. Тэгэхээр энэ дэр бүгд санал нийлж байгаа. Тэгээд энд харин илүү одоо нэг манлайлалыг үзүүлэх ёстой. Тэгээд ямар нэгэн зүйлэг чинь ингээд алтан газар нь хаана тийм гэдгийг бас харуулахгүй бол бас энэ чинь бас нарийн урлаг шүү дээ. Тэр бол нэг зөв ойлгол зөв явахгүй бол энэ үндслээс л ирэхэд Монголын балет үндэс сургууль гарсан. Тэгэхээр ингээл яриад байх юм бол би нийлээл юм явчихад байл л та тэгээд бодсон. Түүхтэй. Одоо л хүүхдүүдэд айгүйх боломж байна шүү дээ тий. Харьцангуй. 90-ад оны үед яг таныг оюут хөгжим бүжиг коллежид ирээд суралцж явах үед яг ямар хэсэг зах зээлийн үед тэр үед ингээд бүжгээр ялангуяа балетаар ингээд суралцж байх үед ямар хэцүү зүйл тулгардаг байсан. Одоо байгаасаа юугаар ялгаатай энэ тэр үед. За ахаад 10 минут ярьчих зүгээр өстэй гэдэг. Тэг хөгжим бүжигт орох гэж чинь одоо ховдоос бид нар нэг чиргүүлтэй машин тухайд манай чимээ ах маань нэг цэргийн хүмүүлтэй тэгээд нэг ховдын цэргийн ангиас евро дорн гоёлууд оронтын цэргийн ангиур шилжиж Чингисэр ингээд тэгээд тэднийх нүгэл тэгэл тэн дээр нь баахан хүмүүс явжсэн. Тэрний нэг нь соёл урлагийн сургууль Дөрийн дуулаачаар Гамбат гавьяа жүжигчин Гамбат байна. Тэгтээ харамстай тайлбар ачуулсан. Үнэхээр мундаг дууч байсан гэдгийг бол энэ дээр. Би болохоор хөгжим бүжиг коллежид сонготой анги. Тэгээд ингээд ховдоос нэг тийм нэг хоёр хүн ирж ирсэн. Хоёлаа тэр машин дээр ирж ирсэн. Энэ их маш их содноос төвхөд. Тэгээд 7 хоног тэгээд дугуй муун хараал тэгэл ингэсээр хагаал ирээл тэгэл хөгжим бүжиг коллеж ороод анх бол балетээр ирэхэд бол яг бүжиг гэдэг л ойлгохтой. Тэгээд би дандаа бүжиг гэж яриад байгаа. Тэгээд маань болохоор би бол Монгол бүжигчин болно гэж боддог гэсэн чинь. Тэгээд ирчээд сонгодгийн хамгийн анхны анги он чинь биш чи ороод ялгаа яваа ингээл. Тэгэл анх ороод палкн дээр зогсоол ямар сони би бүжиглэмээр ахтай ингээд зогсоож идэг гэл. Тэгэл хэлж ирсэн. Яг тэгээд тэгээд цаашаага юу 2 жил явсны дараа тэгэл хөл гар гимтэн бэртэн тэгэл хүүтэн байсан. За тэгээ би чинь дотуур байранд байсан те дотуур байрны байх чинь тэгэл 2 3 давхар гэл битүүл хүүхдүүд байдаг гэсэн. Тэгэл ардын хөгжим, сонгодог хөгжим, тэгэл бүжиг, тэгэл одоо сонгодог бүжгийнхэн гэл манай ангийн Батолд бүтээр нэг ангид байдаг гэсэн. Нэг өрөөнд байдаг гэсэн. Ямар өрөөнд байсан? 206, 208, 205 өө яг өөрөө баг байхгүй хөө тэгээд жид бол гэрхэл нэг өөр өрөөнд орцдог тэгээд сум батма тэгэл за яг ингээд би ч одоо тэгэл яг дотор байранд өссөн тэгэл ер нь бол хөгжим бүжигдийн амьдралыг олвол өстой мэдхийн дээр л мэднэ л дээ. Тэгээ хоол нь яадаг, үглээ яадаг тий. Хоолгүй байж захтай тий дотор байхгүй үедээ яадаг, ангийнхаа хүүхдийн байж исэн. Тэгээл ах эгчэндээ байж исэн гэл юус зөндөө юм мэднэ. Тэгээл за яг сонгодгийн үед нэг ярьч байлээ тий. Бид нар ч нэг айгуутай бас хувцас сундар нэг өөр шүү дээ тий. Тэгээл хөлтөд гэхэр чинь тэгэл за бүр цаашлаа дотор хувцсан сахуулаад гэл ирсэн. Тэр болгоныг тэгэл баг мэдчих эхэлж байгаа юм да. Тэгээ техникүүд хийгээд ирэхээр чишгний асуудал айгүй асуудал болно те нөгөө ирэхэд те хурууны үзүүд дээр ирэх гэж байгаа шүү дээ ингээд. Тэгэхээр энэ нөгөө доотлын уулын дороо байх болцдог шүү дээ те ойлгомжтой. Тэгвчлэн бид нэр ойлгомжтой чишг утгаа үед байхгүй. Одоо яг уу бас гайг болчиход байгаа. Гэтэл бас те асуудал байгаа те. Та нарыг заалны шал хохортол иргэдэг гэж ихнэр ярьд юм билээ. Тий. Тухайн ч нөгөө нэг линолеум байдаг бас ах улдаас аахгүй. Тэгээ модон шалгаар байдаг гэсэн. Тэгээ модон шалгаар шиг усалдаг хальтрахгүй тулд тэгдвэ. Тэгээд нөгөө нэг чишг олдохгүй. Уулын чишгэн доор ширттэй байж уулна яадаг шүү дээ. Тэгэхгүй бол олдохгүй юм чинь тэгэл аимстойгоо. Аимсан тэг олдсон аимстай нэг цагаан аимстай. Тэгэл аимс шинээр нь авлаа. 2 өдөр болоогүй л урагдлаа. Нөгөө тал руу ирлээ онгорхоог нэг нь гарцсан учраас шүү дээ. Ирэглээ, урагдлаа, хаачлаа л гэл. Тэгэл ирэхэд 6 удаа тэгчихсэн.
бид нар аимсыг. Яа. Яг тэгдэгээс үе байгаа. Тэгээ нэг хэцүү юм болохоор хүүхд болохоор одоохондоо ботход айгүй хэцүү. Би чи яа заримдаа ингээд халуурж байгаагаа мэдхгүй. Хүүд ус ингээд тэгээ тэн дээр шин тэгж зогсоод те ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээ бүтэн 3-4 цаг чинь дасгал сургуульд өөр юу гэдэг те дасгад орно алан ардын тайз тэгэл бас бид таяа Монгол жүжиг ордог гэсэн юм аа. Тэгчээ нөгөө хоолоо өвдчөөд тэрэндээ болоод халуурж байгаад тэгээд ингээ мяарч байгаагаа мэдхгүй. Тэгээд тэр үд чинь айлаас ховдоос ирсэн. Манай ээж аав дөрөв нэг 2 сар 3 сард нэг уцаар ирвэл өстэй дээдийн заяа өстэй энэ бол тэгээд нэг татварын доор 2 давхарлаж. Энэ нэг орой тэгээд юу яаж шүү алтайгийн та яриг нэ гэл. Орлоо л гэл. Тэгээд нэг алтайгаа доор уцаар яриг гэж нэг гэл. Тэгээд би очдөг тэгээд нэг 2-3 минут за би зүгээрээ тийм. Нэг ууд борцог явуулсан байгаа тэнд хүмүүс нэг тийм л тий. За ойлголоо тэгээд юу штэ гар усмас байхгүй тий. Нэг шуудан дээр очиж нэг яадаг л өрөөнд мөрөнд очиж захиалж яаж яадаг штэ тий. Тэгээ манай тэдэс наран гэрлэгч маань бас ховдын шууданд ажилладаг байсан тэгэл. Тэрүүгээрээ бас 2 сард нэг удаа ярьж шээ. Бусад хүмүүсд мэдхгүй ярьдаг ч байсан юм. Тэгээд тийм юутэй тэгээ өөрөө нөө яг нэг ганцаараа юм шиг. Тэгтээ яг бүгдээрээ тэрийг тухайд хүүхдүүд мэддэг байсан. Тэгээд паар биш тэгээд нэг хүчмж паарн дээр ингээ налаа суучаал таарад байгаа байхгүй. Тэгээд тэрийг налахаар дулаахан. Тэгээд яг ингээл хинж кадр гэсэн жоо гэл унж мэддэг. Тэр үед бас хөдөлгөөд байсан баг. Тий, тэр үед бол одоо яг ингээд харах юм бол мэдгүй одоо тэр хүүхд одоо би жишээ нь тэр паарн дээр зогсоод тэр бол ухаан алдаж унж байгаа юм уу эсвэл халуундаа яаж унж байгаа юм уу мэдэхгүй байхгүй. Яг ингээд одоо тэр нэг байж аваад босч байгаа байхгүй. Юу илээ гэд. Тэгэл цаашаа өргөлж байгаа шээ. Тэгэл гутал өвөл болохоор нөгөө гутал чинь тэгэл гоё юм болно уу? Ямаа хулгаад алдчихна. Хэдэн дөрөв байх юм бол алга болчихно. Тэгэл ерөөсөө үзөөг юм байхгүй дээ. Тэгээ нөгөө зуны гуталтаа өвлийн гутал алга болчлоо яалаа нэг. Болчихж байгаа байхгүй. Тэгэл байг гутал нэг гутлаад өмсөн шүү дээ. Тэгээ зэр чин тухайн гутал чин тэгэл ямар л алитай гутал байж дээ. Улан салчин харахад гутал тэгээ гадаа алхаж байгаа шүү дээ. Цаас дээр шахаар нэг доотл нь бол зүгээр л нэг уулны цаана нэг юм нэг жоох хатууд нэг юу бол байж дээ уловч гэх юм тий. Тэнтэл тавьчих байгаа байхгүй юм бол. Тийм л байсан да. Тэгэхээр одоо билетэр хичээлж байгаа хүүхдүүдэд тий бүх орчноо нэ бүх юм нөхцөл бүрдсэн. Яг энэ дээр нэг бас нэмээд ирчих. Энэ нөгөө балет подкаст болохоор бүр ийм нарийн юм ярьж байгаа шүү тий. Бас нөх одоо би хэцүү байсан, зовж байсан гэдэг хүүхд болохоор үнэхээр мэдээгүй учраас явсан. Одоо ярихад хэрвээ одоо би одоо хүүхд маань тэгжсэн бол айгүй тий. Нөгөө талаас болохоор аав ээж юм бол тэгтээ эн чинь хол байгаа байхгүй. Тэгээ тэр үед үнэхээр боломжоор ярьж байгаа тэр болохоор мөнхөрх аав ээж бас энэ дээр муулж байгаа биш. Юун дээр ингээд за Японд одоо наад хувцастай ч холбоотой бас нэг юм. Японд очиод тэмцээнд ороод төрүүлэхгүй юу да. Тэгээд тэгсэн чинь нөгөө Японы нөгөө Чакот дэлгүүр орж байгаа шүү дээ. Тэгтээ чи нөгөө юм тэтгэж болохоор за та дуртай юм аа мөрөг гайх яг одоо юу л бүгд байгаа байхгүй. Тэгээ хамгийн гой төржөөс юм нөхөр чинь бидрийг ингэж те одоо care буюу те ингэж бүр ингэж те ингэж хайрладаг ч юм уу те яг ингэж ярахаар нэг мэддэг хэлээр ярьж байгаа юм шиг те ингээ те мэдээж гадуур зөндөө олон байна л та ингээ янз бүрийн мэрэгчлээ хүмүүс. Тийшээ ороход яг ингээл бүгд бидний хэрэгэлдэг яг чам зориулсан дэлгүр гэж байгаа те. Тэр нь амар бүр буугаал цаа энийг одоо яаж яах вэ гэл одоо шинэ өнөөдөр бол яхааргүй нэг сургууль дээр хажууд те Чакот Кришко гэл ингээд байж ин тэгэл яах вэ тэгээд тэрийг нь хажууд нь бий болгоод өгчээ. Ямарсан нэг дутуугийн учиргүй гүйцээх нь цаашаа тэгтэл ямарсан нэг юм ойртуудыг гэдэг тийм санаа бүр дээрээсээ шавцсан байгаа. Аав ээж нар чинь нэг өөрийнхөө үдсэн зүйлийг одоо хэцүү зүйлийг хүүхдэдээ үзүүлэхгүй нь бас ингэж хэлсэн шүү дээ. Тэмдэл адилхан яг одоо сурагчтай ч юм уу одоо байгаа залуу үеийнхандаа
тийм юм үзүүлэхгүй бол яг Тий яг л нэг тийм л юу яваад байгаа. Түүнээс нэг мандаглаг юу гэдэг тэрээс яг бүгдээр л адилхан. Угаасаа амьдрал чинь тэгэл адилхан юм шүү тэгэл. Та хөгжим үчийн ингээд сурж байгаа хугацаанд ер нь зааланд хэрэг цаг өнгөрүүлдэг гэсэн. Таныг болохоор ингээд барыг заалны сүнс ухааны л ярьд юм билээ. Юу ч тэр чинь айгуу сайн те хүүхдүүд ингээд заал мад хөгжим бүжгийн заал байдаг шүү дээ. Жижиг заал, том заал тухайд байдаг шүү дээ. Тэгэл бид нар ч яг хүүхдүүд чинь тэгэл гоё юм ярьж шүү дээ. Энд ингэдэг, энд ийм сүнсэтэй, энд ингэдэг гэл те. Манай ингээ хангаа зөнд төгөлдөр тачаад эндээс наваг нэг хүн хараад байгаа юм ахин гэл те. Шүүн орой тэгэл хийх гэдэг. Тоглоод би нэг тэгтгэл өсөл та. За би бол 7 дугаар ангийн сүүлээс дундаас хойш нэг л ойлголтыг авсан. Тэр нь одоо хэдэн настай байсан? 11-т орсон гэж байна. 14 5 ч юм уу те. Насааш яг нэг ойлголт авсан гэж юу гэвэл би хэрвээ сайн бахан болвол би босод одоо те надтай ойрхон байгаа ч юм эсвэл хамаатан садан ч юм уу те хин нэгэнд би сайн болсноор тус болж чадна гэсэн зүйл харж байгаа харсан. Хэрвээ би сайхан болвол те жишээ нь ээж аав ч гэдэг юм уу хин ч байсан би тэдэрт тус болж гин гэж л харсан. Ерөнхийдөө бол хүн тус болох л тийм ойлголт ирсэн. Тэгэл яг ингээ бодоод манай алтан шүрэгч байдаг та шүрэгч чинь тэг чинь 3 дугаар эмнэлэгт совлогч хийжэл ял ингээл бүгдээрээ л дор ажилтаа тэгэл бүгд л мэдээж Монгол Улсын хөгжүүлэх за нийгэмдээ тэгэл өв хүүхд тэгэл за манай оюун цэцэгч бол Эрдэнтийн үйлдвэрт байдаг гэсэн. За манай онгон бүргэд ах болохоор бас ховдод нэг бизнес хийх гээл оролдоол ингээл. Тэгэл босод хүмүүс ингээл амьдрал бол янз бүр байгаа шүү дээ. За тэгэл тэр хүмүүсүүд маань бүгдээрээ л амьдралын хэцүү туулж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу. Ах нарын хувьд бол одоо тэгэл архитаар суухаас ахуулаа л те. Энэ бол бүгд хүүхд тухайд бол нүдэн дурдуур ингээл явж байгаа. Тэгээ өөрөө ч гэсэнтэй ингээл тэгэл за энэ дээр миний хувьд те би мундаг болъё. Мундаг болох юм бол тэд нар манд баярлна. Тэгээд тэр нь миний одоо тус хүрэх юм байна. Босдоор бол бид тэдэрт яалаж тус одоо жишээ нь май гэдэг өч мөнгө авахгүй тий. Өөр яг яах юм тий хүүхд тий. Яг тийм л бодол ороод тэгэл чулуутсан гэх юм уу. Яг орой жишээ нь мангийнхаа хүүхдүүд ч юм те ингээд хотод байдаг хүүхдүүд баяртаа гэлгэртээ очиод хоолнд идэж штэ тэгэл. Хагаа бол яг ингээд байж байгаа л дотуур байранд байсан үе байхгүй гэж бас байгаад байгаа. Тэгэл ер нь бол өнөө маргааш шиг ингэж л явж ирсэн. Тэгээд өөр хайчгүй гэвэл зааллаас байхгүй. Заал өөрөө бараг гэр болчихсон байхгүй. Хүмүүс гараа авчаар ганцаар үлдэн л дээ. Харанхуй болно. Тэг хөрх юм наваа хөөдгүү байсан юм уу? Уул нь одоо сургуульчны тэдээс хавш хармаа гэхээс тэгдгүүлээс юм шиг тий. Тэг агаач бол тэгэл яг дураараа л гэж шүү дээ. Ядарна, хэвтэн, сунган, тэгэл фалкиан, тэгэл зурагт байхгүй юу ч байх. Тэгэл яг заад байгаа. Мангар том өрөөтэй гэх юм аа. Тэгэл яг 7-оос тэр чин тэгэл аягүй их үргэлжсэн байхгүй. 7 дахь ангийн сүүл гээл дундаас ахуулаа л да тэр бол 11 12 сар хүрчлээ. Тэгэл 5 6 сар. Тэгэл 8 дахь анги бол тэр чигтээ 1-р курс, 2-р курс, 3-р курсээс эхлээл одоо яг тоглолт 4 5 жил. Яг нөгөө балетад яг дурлаж эхэлсэн үе чинь гэсэн үг шүү дээ. Яг 15. Тий, балетад дурлахаас илүүтэйгээр энэ ойлголт тахгүй би бусдад тусалнаа гэсэн ойлголт тахгүй. Түнэс би балетыг үзээд энэ нэстэ ингэсэн юм байна. Энэ бол дараа нь гарсан. Хамгийн ихний ойлголт тэр жижигэн том энэ бол жижигхэн ойлголт тахгүй. Яг ингэж явал мундаг болохын тулд яг сонголттой болох хэрэгтэй болол тэгэл сонголт хийж гисэн. Яг юуг яаж хийх үү гэдгийг бол мэдэхгүй байгаа байхгүй. Мэдэхгүй шүү дээ. Тэгээд манай багш нарт хамгийн одоо би дээр яг багш нарыг дурдъя л гэж боддог балет подкаст үгүй юм дээр. Хамгийн гороход нар мандах амжсан байхгүй жил. Тэгэл ингээл зогсоогоод юу болов. Тэгэл дараагаас 6 дахь ангиас ороод ирсэн чинь хэдэн сар инхти агш
одоо тийм манай охтуудыг заажсан аш болоод ингээд бат хүрл агш орж ирж байгаа юм. Тэгэн гутаа ганц 2 сар одоо шинэ туяа цэцэг навчаа агш хүртэл орж ижсэн. Тэгээд хин түмэн дэлгэр хүртэл бас 1-2 сар ингээд нэг тууштай юмнууд байхгүй байгаа байхгүй ингээл эсвэл нэг нь явцдаг байхгүй ажил төрөлтөө бид нар тэгж нэг багш цаавал эсвэл нэг одоо 4 багш байгаа хүнтэй занд мөгт багшлаад эсвэл өөр зүйл сургууль гарч байгаа те тэгэл энэ ажилтаа чинь яг тэрэн шиг манай анги дээрс тийм үйлдэлд явчихсан байхгүй тэгээд за ташлаа багш орж ирээл те 8 дараагийн дундаас илүү нэг орж ирээл хэлээл тэгэн гутаа бас алга болчихноо бас уусвал 8-ыг явчихж байгаа. Тэгснэ 1-р курсын дундаас орж ирээд тэгээ 2-3 дахь курсыг ташлаа огч гэсэн байхгүй. Ер нь бол ташлаа огч батсан байхгүй тэд дээр хамгийн эцсдэр нь эмгтээ огч ташлаа огч 2 хамтарч одоо октод эргэжтэйчүүдийг бадчихсан. Тэгээд Та чи 7-8 багш нар тавьсан шүү. тий тэгэн гутаа нөгөө чинь 2-3 дахь курсээс авахуулаад дөөр дээр бид чинь дагалдан бүжиж ингэж бодож та ижсэн тэгжсэн гоо тий. Тэгэн гут дөөр дээр ороод ирэнгуй чинь нөгөө нэг гамбаа агш орж ирнэ. За тэгээд жамд авахгүй юм. Жамд авахгүй гэж орсон. Тэгээл одоо нэг гэрэл чи нэг за тэгээд өөр чин тухай чи юм байл намнам баяр хүү стол тэгэл их олон юугаар ирсэн. Тэгээ манай мо ташлаа багш маань 2-3 дахь курстээр бид нар нэг баатаж өгч. Тэгээ өнөөдөр ер нь бол гадаадд аягүй их олон бүчиж чинь байгаа тий. Одоо манай ангийнхнаас Баатуул, Лавга, Хангай. За манай доотлих хос гэж чинь дүүнрээс чинь хэм бэ? Хосваяр, Чинзоо. Эдгээр бүгд Японд байна тий. Пүүг яах. Цол. Пүүги бас байна тий. Тий. Тийш Токинод байгаа тий. Тий. Хин Солонгосоос гэхэр чинь ганцоож мөнхтия намсраа байна. Билгүүдээ хатнаа остын доо тий. Тэгээд өөр хин нэг дутаад байна. Солон бод. Тий. Тий. Бид нар байна. Германд гэж одцурн. Германд ямар ч Европт. Одцурн байна. За Америкт бол нэлээ манай дээдлийн Оросд төгссөнөөс бас байх шүү. Тэ үлзий яах вэ? Тоягч уу? Тий, тоягч үл. За хоёрын дээр сургууль манай DC дээр байгаа шүү дээ. Тэгээд хин Болт гээд бас манай Батгүрл багшийн хүүгээд мундаг бүжигч байгаа шүү дээ. Манай Бостон байлд байж хат ирээл сүнжид үсэрч байгаа ч тий. Тэгэл би тэр нэг уулзаад ярьчихсан тэгэл. Гоё ш бас тийм харахаар тий. Айгу бахархдаг. Хин байна. Жак Хшангийн Бат Эрдэнэ байна тий. Тэр нах байна. Өөр чин хин байна. Наран маань. Өөр айгу олон хүмүүс байгаа та тэнд. Өнрөө ах байна тий. Наран анд ихч бас байна тий. Гоё жижигч. Одоо миний мэдхгүй. Тий. Тий айгу их байдаг байхгүй. Ер нь бол одоо энэ тэнийгээр байж байгаа чинь тэгэл Франц зүртэл бас байгаа хүмүүсийн ангийн хэм блээс гэл мундаг хүмүүсүүд би тэгээ манай одоо ингээд нилээн бүр те дүгнэрийн хувьд бол айгу их хүч төрж орж ирж шүү. Ер нь бол манай балет юм дээр Тэгэхээр одоо хаач утсан гэсэн одоо манай залуу хүчтэй зөв тасаад тийм шүү дээ. Одоо Нью-Йорк тийм биш дээ. Тэлмэн байна. Одоо Канадад очсон чинь хэмлээ Тамира ингээл манай нөгөө бас эндээс нөгөө харахад Тамира ч нөгөө жарлан багштай бас нэлээс тий үзэж яасан гэл. Тэгэд манайхны ахмадуудаас хойч үедээ их зүйл хийж гинөө хийж чинь тэгэл бид нар чинь тэмцээн уралдаанд оруулахаас ахуулаад тэгэл энэ болгоныг үүдийн нэ гэдэг чи одоо баярлах юм да одоо тэгэл. Хин тавьсан болохоор одоо тэгээ цаашаа мундаг явахаа та хамгийн анхны тэмцээнд орж исэн түүхээдээс яриач. Очоод юу нэг ямар байсан анх бүр ингэж хэлхийн дээс халах. Тэгээд олон улсын тий мундаг сургуулийн шилдэг сурагч. Оюутнуудтай өрсөлдөх ямар байсан бэ? Энэ бол одоо яг нүдэнд харагдж байгаа шүү.
тодоос тод харагдаж байна. Анх бол Варнагийн олон улсын тэмцээнд тэгэхээр хамгийн анхны олон улсын тэмцээн чинь Варна гэж хэрэгдэдэг байна. Тэгж санагдаад байна. Тэнд хин инхти агш ган чимэг манай ангийн одоо Монгол улсын гараад зүжиж байна. Тэгээ бид гурав явж ирсэн. Тэр чи явахдаа бас гоё олдж байгаа билээ. Эдгээр нь болохоор эхлээд би явж байгаа ганцаараа 16 или 5 таас. Эсвэл эрүүлстэй нийттэй юм одоо нөө очгоор нөө ширмэтүүдээр очино өнгөхгүй шүү дээ. Ингээ хоол авахгүй те гэл тэр чи цүнхэндээ нэг гоймоо авцсан те. Тэр бид чи гоймонд нь талах аваад те хаад талхаа те карантиноос нь дүрж байгаа л иддэг лээсэн. Бусад хүмүүс тэгж ярьдаг. Бид нар ч гэсэн бас тэгж ийм л байсан шүү дээ. Манай үеч яхад тэгээд тэнд очиод буслагч байхгүй те. Тэрийгээ те нэг бас автаа тэр чинь хийчихэл за ус буцалсан ус олчвол тэр бас бодчих гээд байгаа хэрэг те. Тэгэл ямарсан буцалсан ус олж ирсэн. Тэгэл тэр ресторанаа ингэж ярьж байгаа. Тэгээ орс хэлгүй шүү дээ бас те. Тэгтээ орс хэл дээр сайн гарсан гэхээр манай энийг гэдэг чи яаж вэ? Сайн гарч ирэхээр би болгоод заанд дэжсэн хүн нэг ганц сайхан орс хэл шүлэгс сураад тэрийг уншаад тэгэл гарсан чи сайн л гарч ирсэн. Тэгээ манай энийг гэдэг тэгж варнаа чаа. Тэгээ араас хин гана инхти ягш хоёр очиж исэн. Тэгээ тэмцээнд орчээ за орж ирсэхэд тэгээ нэг шонгийн мод байдаг шүү дээ те нэг тогны шонгийн модны цаана би зогсоод ер нь бол харагдахгүй. Тийм залуу байсан. Тэгээд тэн дээр яг вэ нэг хамгийн том шагналыг бол нэг нээлт болоход туг барьж алхсанд бол одоо баярлах юм даа тийм. Түүнээс бол очиод нэгдүгээр төрөөсөө аут мяад байсан байгаа хэрэг. Тэгэхэд яг тийм тэр чинь яг ороод тэг гран при авчихсан Роланда Сарабия одоогийн тэгэл Даниэл Сараби гэдэг үнэд. За тэгэл одоо босод одоо яг нэг бидний үед байгаа бүжгэлжсэн л гаруудын тэгэл алт мөн хүрлийг л авчихсан л та. Тэгээ хойд одоо сүүлд ботход бол тэгэл Бостон байлаад байж хат тэгэл тэд нар шалгуулаад тэнцэж чадахгүй гэж ороод гэж хэсгээр бидний одоо юу гэдэг би таанч байж болно те. Тэгээ яг ингээл хөдөлмөр явж чадах юм бол тухайн үед хинч тэр дээр байж болно. Гэхдээ яг одоо юу гэдэг гүйцэх юм уу эсвэл тэргүүлэх тийм боломжууд байдаг шүү одоо энд үзэж байгаа. Тэгэхээр их хор шартай юм ба тий. Энэ багтаа их хор шартай байсан. Хор шар чи яг танд яг нөлөөлөөд би яг ингэсэндээ гэсэн ийм амжилт үзүүлсэн ч юм уу? Яг хор шар гэхээр арай жоохон муухай сонсогдоод байна л да. Тэрнээс илүү яг нөгөө юм үзэж нүд тайлах гэж л харах хэрэгтэй байна. Тэгэхээр чи яг тэмцэн яаж болдгийг гэдэг мэдэхгүй байхгүй юу? Бид нар мэдэхгүй шүү дээ. Одоо жишээ нь тийм болохоор бид нар дотоодоо тэмцэн хийгээд нэг тэг жижигээс нь зөөлөн гэж шүү дээ. Яг тухайн үед ч одоо тэнд очиод ингээл ихэр чин зүгээр л нокаунт одоо тий боксер бол тэгэл унжаагаал байхгүй ер нь бол тэнд чи яг тийм нөхцөлд ч явж гэн тэгж ч яасан шүү дээ. Би явж байгаа байхгүй. Тэгэхээр хүнд ер нь бол та ярихаас илүү те үзүүлэх хэрэгтэй. Угаасаа тийм бас үг байдаг шүү дээ. Тэгэхээр би бол юм үзэж нүд тайсан учраас чинь яахаа мэдж байгаа бол гэсэн үг байхгүй. Тэгж хараасаа гэж бодож байна. Тэрнийхээ хойноос хөлмөрлөө тэгээ явж байгаа бол өрсөлдөөнд орох ёстой л гэж бас хэлмээр байна. Өрсөлдөөнийг бид нар яг хор шар гэж зарчуулж болно, болохгүй ч гэж болно. Тэрийг болохоор хүн яаж бодхоос л болох байх л та. Би бол хэзээ ч өөрийгөө хор шартаа гэж сайн хор шар гэж дээ. Өөрийгөө ингээ гоё дайчлаад хэлдэг. Тэгээ ер нь бол хүмүүсүүдийг аль болох хэрвээ юмд өгье те өгөхийн ухаанаар хандна гэж байгаа бол үзүүлж харуулах хэрэгтэй. Тэндээ өөрөө үйлдэлээ хийх хэрэгтэй. Тэндээ хариуцлагатай авах хэрэгтэй юм шиг байна. Тэр нь яаж тэрийг мотивац үе те мотивашн гэдэг хийнэ гэдэг маань одоо тухайн хүний л онцлог байна. Яг тэгээ би нэг Варнагийн үгдийг нэг дуусгах гэж бодож байна л да. Тэндээс одоо юу гэдэг юм үзчихэд надтай ажиллах мөртлөж бидний үеч мөртлөж тийм мондох хүмүүсүүд байна. Инхийн тул би
хуучин нөгөө нэг хэлжсэн шүү дээ. Нөгөө би хийвэл бусдад тус болно гэж. Одоо нөгөөдөг чинь балет дуртай гэдэг чинь орж ирж байгаа байхгүй чинь үүтэй. Тэгж яаж ирж саж н Роландо Сараб эргэж байгаа юм. Ингээ ангааж байгаа байхгүй. Тэгээд тэгэн гутаа дөрд бүжиглж байгаа манай бүжигчд ямар мундаг юм бэ гэж харж эхэлж байгаа зэ. Амар өөр ойлголтоо. Тэгээ одоо манай гамбаа одоо перм төсөнтэй цолмон гавьяатын ангийн ч юм уу те эсвэл өөр тэнд одоо ганц зориг ч юм ингээл мундаг бүжигчтэй байгаа байхгүй. Тэгээ бид нар тэр яг хажууд гарахгүй байхгүй. Энийний юу нь мундаг юм бэ гэдгийг тодтогч гаргаж ирж тавих хэрэгтэй. Эсвэл энэний муу аль юм бэ гэж харах биш байгаа таахгүй. Манайх нь эсрэгээр энэ дээрээ тиймтэй энэ богинохон хөлтөө энэ юут ингээ нөгөө гэтэл яг тэр нэг характер гарахтай юм чи юу штэ эн чин тэр штэ гэл эхний тэр 10 үрдийг ярих юм бол дараагийн цаан сонсож байгаа хүмүүсүүд ингэж явах юм байна да гэсэн тийм айгу тийм өөр өнцгөөс харж эхэлсэн байна. Тэгээд энд байгаа хүмүүсүүдийг харж эндээс нөгөө нэг сурах юм сурах хэрэгтэй гэдгийг харж эхэлж байгаа. Тэгэхээр юм жижигдэхгүй гэдэг юм. Тэгээ харин дараагийн тэмцээнд тэгээд өөрийгөө аягүй сайн бэлдээд би одоостоо хамгийн боломжийн болсон мондөг гэж бодоод Нью-Йоркт очиж байгаа хөөх тэмцээнд. За энэ дээр бол өстой ямар ч хоосонгүйтэй гэл. Тэр болохоор магадгүй дотор чинээр хэлжсэн оржаар ч юм өсгөж жоохон үдчихээ те. Өсөлтчихье гэж бодож байгаа. Тэгсэн чинь байхгүй дахиад нэгдүгээр төрөөс осолч байгаа юм. Би өөр тэгэхэд харин амар шокдсон. Яагаад би намайг өдр ингэх вэ? Энэ өөрөө балет чи өөрөөсөө асан өндөр өсөлтөнтэй гэдгийг тэн дээр ойлгосон. Яарч нөгөө нэг 24 орон бисна 24 хүнийг нөгөө бичлэгээ явуулаад сонгож байсан шүү дээ. Одоо нөгөө цахим гэж бод 2005 онд шүү дээ тэр чинь. 2000 онд тахгүй юу? Тэр үед ийм цахимжилтыг явуулж байсан. Бичлэгийг харчаад тэндээс сонгоод орж ирсэн байхгүй. Тэгээ яг энэ орноос энэ орно. Тэгээд очиод тэгчээд яг нөгөө сонгогдсон хүмүүст нь л үтсэн л байгаа юм л да. Тэгээ нэгээс усгдсан гот нөгөө. Тэгээ нөгөө заалраар бараг л дээшээ тэнгэр хол доошоо гацаадаг гэдэг шиг юм болж ирсэн. Харин тэгээд тэндээс буцаж ирчээд дахиж нөгөө дахиад сүлдэж байгаа юм. Тэгчээл яг нөгөө нэг эгон дарагснаас нэг баланс нь гэж ирээл тэгээд нөгөө нэг Токиогийн тэмцээнд орчихсон байхгүй. Тэгэхээр бол Аз нөхөндөө орнод тэмцээ. Тэгээ яг нөгөө манай багш нар босоод хүмүүсүүд нэг яагаад жамд авахгүй тэгэхэд харин тийм шүүгчээр явж ирсэн. Тэгэл тэр чи яг ингээд хасч араагаал алт гэдэг медаль ч балеттай анх удаа авч байгаа. Тэгэхээр тэр цохилтууд амар тийм шүү дээ. Тэгээ яг хувь хүн дээр одоо жишээ нь яаж нөлөөлж ийн гэдэг чинь амар өрөмц ойлголт л да. Над л тэгж тийм байсан шүү. Одоо яг одоо бүр яг нэг хүмүүс яг яасан ингээд энэ бол яг нэг балетийнхан маань яриад ингээл ингэжсэн өдгөл баг натаа би бас тэгдэг штэ гэж яг нэг өөрийгөө сонсоод өөрийгөө ухаад яг юу вэ гэдгийг те сонгодог гэхэлэр чинь те үсрэхээ өмнөд fit positional fit биш тийм сайн fit биш тавьдгүй л гэтэл жишээний ойлголтоо тавьж гисэн. Тэгээд тэмцээнд төрүүлээд тэгээ Монголын хамгийн анхны алтан медаль авчирсан бүжигчин гээл те нэлээд одоо алдартай болж эхэлсэн шүү дээ те. Тэгэл залуу гавьяа. Тийм шилдэг 7 бүжигчдийн нэг гээл те энэ жишээ тоглолт юм. Яг тэгэж алдартай болж байсан үеийнхаа талаар яриач. Яг ямар сэтгэл төрж ирсэн те. Тэр үед чи их охин гүдэг байсан уу? Тийм. Гой талаас ярих юм уу яг real талаас нь ярих юм одоо тэгээд тий. Тухай тэгээд тэмцээнд ороод алтаваад тэр үчин 480,000 йен ч үлээ ингээл за мөнгөний хэмжээнд ярих учруу. Бид цалин хийдсэн 30,000 илүү 60,000 ч үлээ мэдгүй. Би цалин авдаг ямарсан л хоолнд л явцдаг гэсэн. Дээрээс нь өртөө өвдөд байдаг. Яг хоо бас нөгөө нийтийн бүжиг тавиал өдөр чинь бас тий. Малтуур ч бас л хийдэг л байсан байхгүй. Тэгээд тэгээ гайгүй. Ганц үе бол асуудал өөрийгөө бол тэгээ болгочихж байгаа. Тэгэл найз нөхдөйгөө бид нар чинь манай ангийнхан чинь бас маш их одоо тэг коллектив
сайтай штэ. Тий. Тэгээд тэмцээнд ороод гэсэн чинь тухайн үед бол яг йенээр бол тоолж чадахгүй л тийм л байсан дөө. Яг үндэл тухайн үед яг хэдэн төгрөг авсан болов гэж тоолж байгаагүй. Тэг мөнгө тэр чинь ингээд шууд мөнгө өгчөж байгаа байхгүй. Тэгээд скел тэмцээний мөнгө л өөх. Тэгэл ангийнхаа хөвгтөд жишээл хавгаа хөвгтөөр Шибуягийн 101 гэлөө ороод те. Тухайн үед ингээд ботход $100 малгай хосч ирсэн байхгүй. Тоог нь хоёул таалагдсан хоёр малгайгаа нэг би ногоо малгай тоог ямар цагаан жилээ нэг малгай авч ирсэн байхгүй. Тэгэл хангаа тэмдэгтнээ би жоохон бас тэмцээнд би үлднэ гэл хангаа үлдчихсэн байхгүй. Тэгээ хангаад бид тухайч бас ингээл мөнгө өгөөл. Тэгэл 20,000 ч үлээд 40,000 yen өгч. Амар тийм юу болоод байгаа юм тэгэхгүй. Тэгээд 90 энэ чинь 3 сар бүр өдөр болсон зогсоо цаг. Одоо энэ дээр бол яахан зөв буруу мэдтгэл залуу байсан юм чинь тэгээд банг тий гарч ордог. Тэгээд тэнд чинь нэг багш нар чинь нуурлаа тий дасгал масгал дээр чинь хоцрооч эхлээл тий бас асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Гэхдээ мэрэгчлээ үнч байна гэдэг бол маш их чухал. Хичнээн одоо тий маргааш ажилтаа байлаа гэхэд бид нар одоо юу гэдгийг үнэхээр би муу байсан ч гэсэн өглөө бол дасгал дээр очсон. Тэгэл амс палка игээл тэгэл мяарж байгаа шүү дээ. Тэгэл төгөлдөр уурын тоор могоор шургч морцсон ч гэсэн тий тиймэрхүү байж байгаа. Тий төгөлдрийн тоор унтаж мэнтэй тэтг сар гэсэн үг. Тэгэл чи одоо нүдж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг тоогчгүй гэхэд тийм асуудлууд үүснэ. Тэгээд тоглолно шүү дээ. Тэгэл цэцэг өвгдөн цэцэн дундуур бичгүүд орж ирнэ. Тухайн үед бас гар утас дөнгөж гарч иржсэн гээл тэгэл. Тэгэл шинэ жил минь болохоор чинь лент тэнтгүүл орилгонууд орж ирнэ тэгэл. Явж мэрэгчлээ өмч байх хэвээр. Яг мэрэгтэй. Тэгэхээр чинь завгүй болчихно. Яг нөгөө талаас сахан болвол те өдөр болгон чамайг партид өрөөд шүү дээ яах юм. Тэ. Хэцүү шүү дээ те. Гоё те. Энд очихоор те. Тэгэл явсан. 3 сарын л би одоо яг одоо ч гэсэн ярьсаар гэдэг манайхан ч гэсэн ярьдаг. Үнэхэр өдөр болгон алгасахгүй л шавдаг гэсэн юм байна. Тэгээд дараа нь тэр нь ягаад зогссон гэхээр жил болгоно нэг тэрнээ дарж Япон нэг юм 2 удаа тоглолт явдаг болчихж байгаа юм л да. Тэгэхээр шүү дээ ажилтаа авах хэвээр мэрэгчлээ өнч авах хэвээр энэ нь шүү дээ ямар ч тохиолдолд те тухайн хүн те чамайг загнажсэн хамаг тэгтэл юмаа хийгээл бас би гэдэг хүн байна шүү дээ өөрөөсөө. Нэг залуу насны тоолох хэвээр мал тоолсон. За тийм ээ. Би бас залуу байсан шүү гэж ярих юм. Таны чинь тэгж юм да. Та хэд гарч байна? Хэр орж гарч байна? Хэр орж гарч байна? Бид нар сайн гэнэ. Балет чинь тий балет бүжгэлдэг, балетын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг одоо хүн болгон мэднэ тий. Тэгээд хүний мэдхгүй таны одоо бусдын хараанаас гадуур ч юм уу хийдэг спорт ч байдаг юм уу? Ямар нэгэн зуршилч байд юм уу тий? Хобби. Тийм зүйл байна, хобби. Спортод бол ширээний теннис. Сайн тоглох. Одоо нэг ямар ч тоглох дуртай. Тий. Тэгээд сакс тоглоно. Бас дуртай. Одоо сайн муу юм. Энэ хоёр бол ерөөхдөө яадаг. Босонд дэж яхад бидний нэг байжсэн байр саксны үедээ тэгээд Босны монголчууд нийлээл. Тэгээд 5 дахь орой ч юм уу тий. Бас сакс тоглодог. Тэгээд балетын чинь сакс максандаа ерж байгаа амир эсэл буутай шүү дээ. Гайгүй л гэж боддоо шүү дээ. Хаваар зогсож байгаа төсөр шидэ тэгэл. Юу заалж чадахгүй. Үгүй бид нар чинь гайгүй шүү дээ. Ингээ харахад энэ тарахгүй даа гэж бид нар гарсан сонцдог байхгүй ингээ. Ингээ дараа нь. Үсэрч мүсрэг дээр бол хэвээр гайханд итэй бид нар чинь үр заалж чадахгүй, дамжуулж чадахгүй гэдэг яг амир балет л явж байгаа. Тэгээ бас манай боссныхан чинь юу бүжигчд бас нэг Өмнөд Америк
Гэтэ одоо юу гэдэг юм Куб, Колумбиа, за тэгэл Испани гэл тэг хөлбөмбөг дуртай. Бид нар бас хөлбөмбөг тоглоно. Тэгээд чин бас спортлог шүү. Ингээ ботход. Өөр яах юм бол яг сүүлийн үед ганц хоёр гольф цоггоол байгаа. Тэгээ яг гольф цогтон хүний ажил хийж мэдхгүй л дээ. Тэгтээ ямарсан тавгүй юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэгвэл яг зуршил байнга хийдэг. Яг ийм өглөө болгон хийдэг гэсэн юм уу? Өглөө болгон ч одоо ер нь бол аль болох өглөө болох хийх гэж оролддог. Яг нэг манайхан болгон бясалгал гэж л ойлгох хэрэгтэй юм шиг байна. Өчргөө бясалгал гэж одоо бясалгал гэдэг хүний ажлууд би бол юу тийм байхгүй. Гэхдээ ямар ч анхаарлаа төвлөрүүлээд альва тий сайн сайхны зүйлийн төлөө одоо яг нэг юм өөрийнхөө бодол санаагаа одоо гой байлгах тэр үүднээс ирэхэд хийдэг. Тэгээд хажуугаар нь тодорхой хэмжээний тэр чинь нэг сонголтын жижиг сажиг зүйлүүд ороод ингээд хурдан байна уу, богино нь удаан байна уу те яг нэг ингээл тухайн байгаа боломжтой тааруулаад ирэхэд бол өглөө болгон тэн дээр нэг анхаарал төвлөрөх юм бол хийдэг. Өөр юу вэ? Тэр Өөртөө байдаг. Өөр нь юу гэж? Өөр бусдын мэддгөө таны байнга хийдэг зүйл. Бусдын хийдгүүгээр яг хоо мэрэгжлийн талаас гэхүү эсвэл мэрэгжлийн бус те зүгээр тустай юм шүү дээ. Тий амьдрал дээр. Яг хоо багаар маш их олон найзууд одоо энэ урлагийн баянаар чинь аягүй их олон хүнтэй болж штэ. Гадааддаа явж байхад нэг найз гэлэхэд л одоо юу гэдэг алмазын ордтой очих гэнэ үү. За нэг хүн гэхэд болол одоо яг өөрсдийн гэсэн одоо юу гэдэг готлны бүхэл бүтэн үйлдвэр ч гэдэг юм уу. За манай Монголд бол угаасаа тэгээд сайхан найзууд аягүй их олон байдаг. Тэр болгоны бас хийж байгаа зүйлийг бас харна, үзнэ, судална. Бас тодорхой хэмжээгээр хувь нэмэр өөрийнхөө хэмжээнд оруулахыг бас одно тэгэл тэрний балансыг олно гэл. Тань балет ч юм болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бол? Балет ч болоог гэсэн бол би жоохон бизнесмен тал руу байх нь бол юм бол гарцааг л гэж би хардсан шин. Яг тэгвэл 7 дугаар анги тэгээд төсгөл ч юм уу ингээд эндээс ч нөгөө захаас бараа худалдаж аваад ховдод аваачиж борлуулдаг. Тэг манай ах мах чинь тийм хийжсэн байхгүй. Тэгээ би тэнд нь яагаад ч эндээс би явах болол тэгээ би тэрийг цуглуулаад одоо шинэ зуны амралтаар явах хэрэгтэй болно шүү дээ. Тэгээ он гот нь тэн дээр яг чи 2 3 удаа тэгж нэг өсөндөө эргэлт хийжсэн л байгаа байхгүй. Тэгээ би бодож байхад тухайд хэд вэ 80,000 гэлөө 380,000 ч үлээ мөнгөд тэгэл аваад хайрцаглаад ачаан дээр тавиал очиод ховдод очиод нөгөөдгөө зараал зарахтаа тэгэл харцаамч дээр яг баг ижлэн баруун зараад байгаа хэрэг гот нь нөгөө яаж ярихаас шалтгаалаад л шүү дээ. За зэнийг хийх дөрөв авал дүгэлдэг чигээл нэг бизнесийг тэнд мэдэхгүй л тэгтээ яг ингээл аюу хурдан юмудаа зарчдаг тийм гараасан. Тэр талтаас. Тий, тэгээд харин нөгөө нэг балет руу хитрхи шомбож орсон хэрэг тийшээгээ ингэж явахгүйгээр одоо юурал орсон л та. Нөгөө нэг чиний хэлээд байгаа зааланд өгдөн гэж. Яг найз чинь тухай чинь бас эвгүй шүү дээ. Дээр мээр хийчихгээл. Бас тийм зүйлүүд гарч ирсэн. 2 3 тий талбай дээр зодоо модон хийжсэн. Яг л тухайн юугаар бол тэ тойрж өнгөрөөгүй тэ зааланд өнгөс дайраад гарч ирсэн. Тэгвэл таны амьдралтай ажилласан хамгийн одоо солиотой тийм зүйл яг юу байсан бэ? Энэ одоо бодохдоо яаж одоо тийм хийч байж санаа замаар юм. Тоглолтын зохион байгуулахыг бол тэр бол жоохон тухайд бол
аюултай байхгүй юу ч мэдэхгүй дараа нь үр дүн юу байх мэдэхгүй шин бидэнд Эрдэнэт тач тоглож байгаа байхгүй. Эрдэнэт тоглолцоод маргааш нь улсын ажил байгаа байхгүй. Маргааш нь бас тоглолт байгаа шүү дээ. Жишээ одоо оройн тоглонгуудаа тоглолт одоо дөөрдөө тоглоод дуусгууд идэж явж одоо бодоход бол ерөөс боломжгүй зүйл байхгүй юм бол тий тоглолт алах гэдэг шүү дээ. Ер нь тэгмэхдээ өөрийнхөө бас тоглолтыг хийх гэдэг шүү дээ Эрдэнэттэй. Бүх бүжигчтэйгээ ингээл хойно ингээл хулгаагаар тий микрон суугаал шүн нь очоод өглөө нь бижимжтэй хоёр тоглонгуудаа буцаж гарч ирээл маргаашхан тоглолтод энд ингээл байж байгаа байхгүй. Тэр бол амар яг үндэ солиотой зүйл те. Магадгүй таад өөр солиотой юм асуусан. Гэхдээ би яг урлагийн солиотой юм гэж ярьчлаа. Тэрийг ярих юм бол амар их болно. Манай хамт дэжсэн манай бүш чинь л одоо тухайд чинь Жак багш туул. За тэгэл манай нэг хин мэсэн дүүнерс гэдэг нэг үзээ орших. Яач яаж тэг. Тэгэл саран бим батчмыг гэлэрсэн. Бүгдээр хэлсэн дөө юм бол. Манай ангийнхнаас ганал хавгаа батуул гэл. Тэгээ хамгийн бид гурвал хавгаа бид гурвал тэрний юуг Эрдэнэт гоктод юу яаж байгаа байхгүй тэр чинь тохирогоо юм шүү дээ. Тэр болгон бүгдийг нь өөрсдөө хийж байгаа. Машин байхгүй чинь ингээ ордны хата тохирол пак гарсан чинь цаашуураад замдаад нам зогсож байгаа байхгүй. Тэгэл нөгөө ах ч шүү дээ. Яана яана гээл шүү дээ. Бас л хэцүү шүү дээ. Тэнд зам зогсож байна. Тэг яаж азар хаанаас нь бас нэг машин ижсэн. Тэнд зугаад та гурав яваа гэж хаад машин орхиод явжсэн байхгүй. Тэг очиж дийл хичээл тэндээсээ бас коки хүмүүс ирж байгаа. Тэр машин авчиж байгаа. Юу болоод тест тэгэл. Өстө солиотой зүйлэлж. Тэгэж бас юунод хийжсэн. Тэгээ бидний чинь залуучууд гэхдээ ер нь бол юм хий гэхээр ингээд хүмүүсөд дэмжээд яадаг хүмүүс аюух олон биз дээ. Мандрын юмсан туяцгч маань хаахудаа л гэл. Бид нэг хаабл маабл хийж явах мэд явах юм гэл. Ботго ч дөрүүлээ 2 цаг тэгэл өстой яаж хийжсэн хийн чиж дайржсэн батбол төлөнд шүмсэн тоглолтод татчаал үлдээ чирээл ингээд алхаал орж ирсэн гэл. Тухайд бол анзаархад бичлэгэн дээр харсан чи паа гэж ярьсан. Тэрхүү тийм зүйлүүд хийх хэрэгтэй хин тэгчих болоо энэ яач болоо гэхгүй зоригтой байх хэрэгтэй. Ер нь залхучууд бол тийм одоо таны үед одоо найзуудтайгаа ч юм уу эсвэл театр дээр болж байсан хөгжилтэй зүйлс байдаг шүү дээ. Аа. Тэрнээсээ тайзан дээр гэж шүү дээ. Тийм. Тайзан дээр болж исэн. Тайзан дээр чинь тэгэл нэг алдаа их гарна. Тэгвэл би бол тайзан дээр тэгэл тэрийгээл унжил байлаас хүрсэн. Нэг мэтгэл яаж гээл агаар дэрсгээл нам ундаг. А би нэг энэ дээр юу яач нэг юунд спан тоглолт хийжсэн. Тэр аюу сайн бэлтцсэн тэгэл. Ангийнх нөгөө ганц чимэгтэй бид тээр явсан байхгүй. Анаг аваад Спанид Барселон дээр байхгүй. Нэг стаал чигнэг аль дотроо батсан. Корсарын үчсэн. Бариц. Нэг үсрээл буусан ч гулгаа тас гээл явж байна. Яаж нэгээл дахиад босоод дахиад гэж болж 3 дээр нам унж байгаа. Тэгэл нөгөө их салсан газар гэдэг шиг л дээ. Тиймэрхүү зүйлүүд байна. Таны хэд гай гэсэн үү? Би тайзан дээр би бөмбөг тоглож. Тийм. Готлон чилээ. Тэгвэл эцтэй. Тэгээ гоё хасаад игдэг энэ нэлээ нэг. Та яаж энэ хөгжмийг тохируулж өгнө? 3 давхраас доор нэг пакетагийн юу явьжсэн байхгүй. Гэтэ мань хүн өөрөө нэрэл хэлээ. Би яриалс хуцаагаа нүрэ бодоол доор нэг чинь миний юу гарцсан шүү дээ чинь гала болж гэлээ. Тэгэл мань хоёлаа яриалс явчихсан. Тэгээ доошоо 3 давхраас 2 давхар бол 3 яриал гэсэн дэж жижиг цаасан юу чи биш хаад. Яг тэгэхэд миний гарах хөгжим болчихсон. Тэгээд яг алхаанд удаа тэгээ гараа явчихсан. Та одоо яг тэгж минь ч гэсэн яаж үгүй. Хоёул яг би мэдгүй. Тэгж гарч ирсэн. Юм ярьж байгаа. Дараа нь хин хосог подкаст оруулахгүй дээ Японоос. Хосоо өлөө цолон бодол хин нэлээ тэгж ярьжсэн. Сайн хөгжилтэй шүү дээ. Тэ. Тэгж нэг яажсан. За тэгэл бүр
юу гэдэг наран хандагчийг би чинь мань хүн энийг үзэх юм бол уурлах байх л та. Тайзан дээр шүү дээ гүжиж байгаа юм чинь. Яг хөлн дээр каскин дээр зогсоох ах чинь хэрэгээр ингэчээл. Залуу ах чинь те. Яг ууланд хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг одоо ч залуучууд наадахад шиг хөлн дээр зогсоол та гэж багш нар тэгэл. Би саримдаа залуучуудыг хараад гүжиж мүж байгааг хараад би ч бас ийм байсан та гэл их сургуульд хийж байгаа. Ингэж их юм бэ. Тэгж яах яг яагаад л бас тэр чинь бас мэдээж яах нөгөө хайж штэ. Яа чадахгүй гэдэг юм. Тэгвэл өөрөө бүжиглэхгүй. Гараа яг одоо гэж. Бас бүдүүлэг байсан байна те. Тийм байж болохгүй шүү. Залуучуудаа. Тайз ярьсных таны хувьд ер нь хамгийн мартагдахааргүй тайз ер нь хаана исэн бэ? Одоо ер нь маш олон л олон тайзан дээр гарсан шүү дээ. Тэгээ халаат ташаалт ихтэй. Юм сэтгэл тоногсон. Юу их сонирхолтой. Ер нь бол гадаадд тоглолт ингээ явахаар амар гоё л тоо. Өчргүү хүндлээл те. Нөгөө юутэй Олимпиадтэй явхад зүгээс л ойлгохтой тэгэл та тэр тухайн хүнээс би надаас биш ээ. Би нэг мондагтай шахгүй. Хин зохион байгуулж яах гэдгээс аюу хач бодлоо харж байгаа. Олимпиад гэх нэг бүжигдэлээч байгаа шүү дээ. Одоо тэгэл Нотр Дамд Парис ч юм уу Парисын дайр ихсэн тэгэл орчин зангай шүү дээ. Тэгэл одоо нэг Pink Floyd байлаад тэрсэн гэл. Тэр хүний энэ тэнд явах бол одоо юу гэдэг юм Франц ч байна уу, Орос ч байна уу, Хятад, Япон, Итали. Явж явахд бол угаасаа тэгэл автоматар гэдэг нэг тэр их юу юм бэлээ. Түүнээс надтай биш юм бэлээ шүү. Хүмүүс нэг би нэг лайта хүмүүс ингэдэг. Энэ ч өөрөө барууны урлаг ингэ явж байгаа болохоор. Тэгэхээр бид нар нэг тим нэг суурийг сайн бий болгох те. Тэмцээнд орсон ч гэсэн монголчууд чи юм гэхээр нэг бүхэлд нь яадаг те. Хүмүүс би мундаг учраас тэг эсвэл та нар энийг аягүй тийм өргөн утгаар нь харж байгаа шүү. Тэгэхээр тэр хүн үнэхээр одоо те тэр хүний хийсэн бүтээсэн тэрний одоо нэг сайн хүний нэрийг гэдэг шиг те тэрний хурганд л явж байгаа байхгүй. Тэрний энэ тэн тоглолшоо Итали ер нь Европод аягүй фестивалууд их болдог. Тэгээ тайз хаан болж тэр үзэсгэлэнт хамгийн гоё газар тоглогддог юу байгаад байгаа. За түрүүний асуусан асуултан дээр бол бас удаа ярьчих гээд байна. Яах вэ? Нэг Италийн Ла Скала гэх театрт тэр би очиж гэж бодоочгүй тэр миний нэг үнэхээр мөрөөдөл болж исэн залуу те хараа тэр бүжүүгээр те бүх юм Максим мөрөг ярьж байна. Тэр ч гэсэн яг миний хажууд бүтээр нэг өрөөнд туцаалаа. Тэгээ яг нэг гестэд нэг ингээд энэ бол байж боломгүй. Амьдрал үнэхээр баялаг юм байна гэдэг бол эндээс би бол ойлгох гэж ойлгосон ч юм уу те. Хүмүүс баялаг хэрэг төрөн гэхээс үл энэ нэг юм өнөөдөр те би ч гэсэн чи ч гэсэн хүн болгон гэсэн өөрийн гоё гэдэг те. Үнэхээр их орн эсвэл нутагтаа очихоор ингээд биширдэг те ингээд та миний бодлохоор яг тэр Итали дээр очичоод тэр тайз гэхээс илүүтэй тэн дээр оролцож исэн хүмүүсүүд. За Светлана Захар яг нэг үеийнх та мундаг байлаа. Надад яг баг байж хаад тэр хүний бичлэгийг харчаад андаа орой бол очиж үзчихсэн залуу аахгүй тэр тийм. Тэр тэнд байж тэгэн гот нөгөөт нь Олимпиад. Тэгээ тэнд очиж мочоо гэхээр онготон суухаж хүртэлтэй экономи биш л аахгүй тийм. Одоо бизнес ч гэдэг юм ингээд. За тэгээд за тэр мэр энийг нь биврэхээр яг тэнд юу болсон гэдгээр л хараад байна л та. За дараа нь арай өөр өнцгөөс яриг бол жишээ нь Японд 16 одоо ноттой тоглолцоод Duke Ellington-д jazz байдаг тэгэл 12 удаа ингээд анхд дарааж тоглож байгаа үзүүлэлтүүд сони. Тэгснээ Бостонд очин гутаа тэр одоо 50-аад жилийн цөмөх хөрчөнд тоглолоо. Би болрал юу болоод яг нэг энэ юмыг мэдхгүй болол хүн ерөөсөө юу яах юм бэлээ. Чи манайхаа одоо 1-2 тоглолцоо ингэж чинь тэгж ингэ юм үзэх хэрэгтэй, явах хэрэгтэй. Ямар ч мэрэгчлэлээр ер нь бол тэрний те баримтлыг хүрээд юу болдгийг гаднаас харах штэ бүр ингэ шумбаж ороод тэгээд ингэж яваад гээ маасан шийдэж байгаа тэр дүүрэх олох асуудал тэгэл өвчтөр дээр ороод гэж байгаа байхгүй яа. Толгоо гэх юм одоо удирдах ч юм аа яг харж байгаа хүмүүсүүд нь маш хамбл болж те
Яг бүртээ ингээд нэг бизнес дээр хүртлээд ч бүр захирлан тэрвэрлэгээ хийгээл гэдэг болол нэх тэглээгээд муу гэж байгаа. Сонгодог дээр ч гэсэн яг тэгж байгаа байхгүй. Ийм үйлдэлийг хийжээж ирээдүйд хойч юу бол яг ахаа. Тэгэхээр тийм тайзнууд байна. Яг гоё тайз болгон гоё. Яг үнд бол яг тэр чинь хэмжээ байхгүй. Хүчгчдийн хувьд бол тэр театр нь биш байхгүй. Би тийм театр гэсэн гээд залуу хот би тийм тоглосон гэж ярих. Одоо ингээ харахад заал тий заал нь бэлтгэл хүртэл тэр хэмжээ байгааз тэнд үзүүлээ хоол яг хийх хэрэгтэй. Өнөө цаг бол чиний цаг бол хийх хэрэгтэй. Өнөөдөр бол яг бидний олгодож байгаа хамгийн том бэлэг. Энэ нэг кунфу панда дэрдэх. Манай хоёр хамтдаа би ярьж байгаа. Дандаа би кунфу пандагийн тэрийг ярьдаг ш. Today is a gift, tomorrow is a mystery. Yesterday is history гэх энэ гурван үгэнд орж ирдэг. Тэгээ манай босс нар чинь тэгдэж штэ. Шифу гэдэг х намайг дутдаг. Шифу гэдэг. Яагаад? Шифу ч нэг бас кунфу панда дээр байдаг гэдэг. Тэд нар тэгээд байдаг байхгүй юу гэдэг. Шифу гэдэг. Нэг нь болохоор зарим бүжигчд болохоор Муфаса гэж дууддаг бас. Муфаса. Тэ. Юу өсмөснээс ч болсон. Тэгэл Муфаса ч одоо хорон санаад тий. Гүрштэй. Штэ. Сорвт нь болохоор нөгөө. Тэгэж яадаг. Тиймэрхүү ачуудыг гадаадынхаа ерхийдээ тэгэж өгдөг. Ингээл явж байхад тэгэл Таны найз нар чинь таныг юу гэж очлох вэ? манай Монгод ангийн хэд дээр бол ask л гэлэн л дээ. Аскра. Ask. Саклайд юм бооз гэдэг. Ask ч уулнаад англиар асуулт гэсэн үг даарч тээ. Гэтэ тэр үед намайг ask л. Ask. Бас cool нэрлэл юм баг шүү. Ask гэдэг чинь нөгөө нэг тэр үеийн бүжигчид айгүй хэрэг. Тэр одоо юу гэсэн үг юм бэ? Ask. Тэгж тиймэрхүү нэрнүүд явдаг. Тэгэд Бостон бэлдээд яг хүний нөгөө бүжигчний юунаас би нэг бас дахиад нэг зүйлийг хэлчихье. Эндээс би нэг юуг ойлгосоо л гэж бодож байна. Та ингээд хүний нэрэнд биш те. Эсвэл хүний алдар гавьяад бас биш. Тухайн хүний мөн чанар тэр хүн хинбэ гэдгийг л олж хараас. Тэр нь одоо юу гэдэг албан тушаалт биш байхгүй. Энийг монголчууд ялангуяа манай байлаад үзэж хүн бол энийг аюу тийм ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас бусад хүмүүсүүд яаж амьдрал гэдэг юм уу те хүнээ хайрл гэдэг юм ингээл зөндөө олгоёор ингээд те. Тэгээ шууд одоо ингээл юу ороход яг тэрийг л олон улсад хардаг. Яагаад хүмүүсүүд ийм хоч өгöd өгдөг гэхээр түүнээс бол би нэг тэнд очиод л одоо шинэ босс нь байдлаа тахал бүх те opening night майтыг л хийхгүй шүү дээ. Би хийж гэж боддгоо угаас. Тэрний өмнө те ингээд халалцах надад тийм өсөл байд. Үгүй тэр нь хийгдсэн болоо тийм өсвөл мэд. Юунд яг надад мөн чанар компаниуд хүртэл те цаг гэдэг чинь амар үнэтэй. Бүгдээрээ адилхан цагт байдаг 24 цаг. Орчин үе ч юм уу яа ингээл одоо Килианы ч юм ингээл би хэзээ ч тэр л орж байгаад бүтээд гэдэг бас нэг орлоонд мэрэгжлийн үүднээс хараад байна шүү дээ. Чи Килиан гэлэхэд энийг би амжуулахад яах вэ? Тэн дээр бол opening night гэж тэ нээлттэй гарч ирж байна. Үнэхээр бол. Эсвэл одоо нэг afternoon of fun гэж байгаа байхгүй. Тэр дүр бүрдээ Нижинскигийн тавьсан. Яагаад тэр дүрийг бид хэрхээр миний зүгээр харж байгаагаар ингээд энэ тэн тоглолт үзэн гэж хаад үнэхээр мундаг бүжиг харахаар бишгээсээр харах гэдэг үзье гэж бүр ингээд булаардаг. Тийм бүжигчд айгүй цөөх юм бэл. Би гайхаад байгаа хотоос үлээд энэ их сая өрсөлдөөний үед асар их мөртлөөсөө яг тийм тэгэхээр яг нэг тим юу байдсан байна. Тэрний төлөө одоо тэрийг гаргаж ирэх нь одоо энэ урлаг дээр те удирдлага дээр байгаа юм уу? Энийг бий болох хэрэгтэй. Монголын одоо те одоо нөгөө манай Алагч Оюнхай гэдэрг болоод нэхэд тэр нь байсан юм уу? Тэ. Бүр ийм хэмжээнд очих хэрэгтэй. Энэ бас тийм би бол хардаг, сонирхдаг. Тэгэхээр нөгөө хүн рүүгээ ч юм уу нөгөө мөн чанар руугаа орж ин те бүр нарийн юм руу орж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд нэг Бостон дээр ингээд аюу их олон хүмүүс шалгуулдаг ирээл ингээл
хичээл намайг харч өө энэ одоо амар хачин дасгал хийж байгаа орчвол би бол аимшиг юм хийж байгаа юм шиг байгаа байхгүй. Угаас тэгдэлдээ яг өөрөх ороод хийдэг одоо хүмүүс их юм нааг дасгал дээр энэ ингээл нухчдыг яагаад юу гэл хүмүүс ингээл тэгээд ингэж дагаад ингээл нухчээд юм шиг байгаа байхгүй. Босон ч гэсэн бид үүдэг яагаад гэвэл тэрийг аль тэх ёстой гэдээ бас нэг тийм зүйл байхгүй. Тэгтээ класс гэдэг яг тавилтууд байна. Тэгээд тэр нь бол яг эцсийн моментын дээр бэлтгэл хийж одоо тэгээд хэлжээс ах үуч энэ ямар яаж энэ Бостон балет орсон юм болоо. Энэ бол тэгж хардаг байхгүй. Тэгэл нэг нь бол арай жоох ингээл нөгөө цаанаас энэ бол нэг бол аим шиг юмт нэг бол худлаа те. Ингээл тэгж чана анзаар харцсан гар гэж. Тэгж ингээл ирж байгаа хүүхдэн бол нэр. Тэгэл нэг яг компанид орж ирээд хэдэн жил босны дараа тэг ойлгодог тийм. Одоо нөгөө тэгэхээр хүнийг нөгөө нэг гадна хүнсгсэн хэзээч үзэж болохгүй гэдэг бас эндээс амар том хэрэг. Дараа нь тэгчээд нэг хүнс би өөрийгөө магтах гээд байгаа даа биш шүү. Тэг асуудаг асуулт нэгээд чи яагаад чамд энийг хийгээд яагаад ийм амархан байгаа ингээд нэг одоо хөдөлгөөнүүдийг ч юм уу да ингээд тэр нөгөө техникийг асуух. Яг бүжиглэх тэр нөгөө юу гаргаж ирэх гэдэг шүү дээ. Яг нэг жишээ нь чи одоо тэ цөмөгтэй Drossmeyer гэж хаад би хэлээд байгаа байхгүй. Бити бодлоос авсган тэ. Зүгээр харж байгаа чинь хүртэлээгээд зэритэл рүү би харж байгаа тогт яг амьд харах хэрэгтэй байгаа байхгүй. Намайг тэр холгонд харахад том хийх гэсэн биш байгаа. Харж байгаа яг тэгээд орж байгаа ч юм уу тэ нүмергөө авж байгаад орж байгаа тэ ингээд дойлоор ингээд тэгээд чи орж ш тэгэхээр юм хэлж байгаа тэ. Энэ мэдрэмжүүдийг зэрэгтэл авахыг хүсэж байгаа тэгэх гэж ирж байгаа тэр амьд харилцааг үзэх гэж одоо театр орлог бүр илүү байна. Цагаан төрлөөл мочгүйгүй тэр шал тэрний эсрэг бүр үнцэн дор гэсэн. Хөдөлгөөн гэдэг бол ямар асар хэрэгтэй гэдэг бол орж байна. Тэ одоо сургуульд ялангуяа урлаг бол бүр үнцэнтэй бол. Энийг одоо тэ ирээдүйг чинь бүр уг руу н орох хэрэгтэй тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгэх юм бол энэ санарч байгаа хүмүүсүүд ирж үзэх мэддэгт мэрэгэн цохор мэддүүр дээрэн цохор гэдэг. Одоо тэрний дараагийн түвшнэр очсон болохоор хүмүүс санарч чинь тэгээд тийм бол их харж байгаа л да ер нь бол ирээдүйд. Та өөрөө тэгвэл дүрдээ орохын тулд ямар нэг юм хийдэг штэ хүмүүс те. Бэлтгэлээс л нөгөө дүрээ ингээ бодож бясалгадаг ч юм уу. Эсвэл бүр тэрэндээ бүр харах үнгээ кинонд байгаа гэдэг шиг те. Бүр ингээ хитрхи ингээ дүрдээ ороод бүр ингээ seriously олчдаг ч юм уу. Амьдралдаа тэр дүрнээсээ гарч иддэг ч юм. Ямар нэгэн байдлаар тийм дүрдээ орох тал дээр за яг тийм хүмүүс байдаг гэж магадгүй. Би бол тэгтлээ яг тэр мэргэжлийн ямар ах хэвээр тийм л байх хэвээр гэдэг л нэг стандарт тэр байдаг бол тийм л байгаа. Professional. Сайн тоглолт байна, муу тоглолт байна. Янз бүр шүү дээ. Тэгсэн тэ. Яг яг ингээд яг өөрийн гэсэн нэг хэд хэдэн дүрүүдийг бол өөртөө болгоно. Өөрийгөө тэр үед аваачна. Эсвэл өөр яг өөр дээрээ надаар илэрхийлэх гэж байгаа болохоор яг энэ нэг дөөр авах ш. Эцмийн боёо гээл өөрөө л гаргаж ирж байгаа. Та одоо тоглолтын өмнө гэл сандралт одоо тэрнийхээ яг сандарч явах үедээ яг юу хийдэг вэ? Одоо манай нөгөө бүжигч чин солист ахнарам болохоор хөвс нөгөө дуу муу сонсч, дөөр мөрөө дуу муу сонсч дуулж модлох жишээ. Та юу хийдэг? Уу яг нөгөө нэг ингээл хүмүүс яриад ингээл та ингээл инхээр дуртай биш л те. Яг нөгөө нэг ингээл анхаарал төвлөрөлт бол ирэхэд анхаарал төвлөрөлтийг л бий болох хэрэгтэй. Тэгээд маш сайн бие халаалт. Би нь бие халаалт л гэдэг те. Тэгээд хэр сайн бие халаалт гэдэг чинь тайзан дээр юу харгана. Тэгээд ер нь сүүлүүд яг өөрийнхөө хүснээр бас нэг гоё тайзан дээр яг гарч болж чадахгүй л байгаа. Отоос тэгээд нас дээр хүрсэн болохоор гэж. Гэтэ нэг өдөр тэгэл удахгүй тэгэл юу ахаа. Яг нь өөрийнхөө юм
бодож л байгаа. Тэр бол гэхдээ үзэгчд зориулаагүй. Sorry. Өөрлөгөө гэдэг юм уу? Хуваа хичээсэн бол. Гэхдээ тэрийг хүн болгон инживидуал ойлгох. Одоо нөгөө дүрээ гаргаж явах хугацаанд ингээд хамт хүчилж байгаа эмэгтэйтэй дурлж ирсэн. Үгүй. Одоо ингээд манай бүжигч чинь шизэл дээр ингээд хальт ингээд харах юм дээр ингээд яг хийж байгаа эмэгтэйтэй ингээд дурлж ирсэн гэдэг тэгэхгүй. Гүү би тийм биш. Цааш нь ярих уу яах вэ? Тэ юу штэ та нэг туйшрж болохгүй штэ ямар нэгэн зүйл юу ч хэлсэн ер нь бол туйшрлаад айгу аль болох нөгөө нэг бодтоор би олгоо штэ. Тэгээ дээрэс нь энийг айгу ингийн олгох бүжиг тавьж байна уу бүжгэлж байна уу тэ сонгодог бүр эртний юуг одоо байна уу те эсвэл ирээдүйг харж тавьж байна уу энэ ерөөсөө одоо цаг дээр явдаг бүжиг бол ерөөсөө л яг одоо уран зураг чи магадгүй өнөрхэд ийм хүн ойлгохгүй байж болох байхгүй 100 жилийн дараа гэж иж болно бүжиг тэхгүй 100 жилийн дараа чиний бичлэг үзчих яах вэ окей эсвэл гэж байна гэтээ яг эцэг бүжигчдийн амьдрал одоо энд байгаа ингээд үзэгчд ялгаахгүй. Яг одоо цаг байхгүй. А энэ цагийг яг одоо яриад тас тэгэл ингээл явал маргааш тэрэг ярих шаардлагагүй. А тэгтээ авж үлдээд ингэжсэн гэдэг. Одоо жишээ нь 20-д оны үед яг одоо цөмөх яг яаж тавьжсэн гэдгийг бол яг судлаад иймэрхүү гээл үрээс ухаж ижил нэг яа нөхөсөн шүү. Тэгэхгүй баг. Тэр нэг ийм нэг айгүй тийм өвөрмөц ойлгохтой. Урлаг дунд дотор ойлгохтой шүү дээ. Тэгэхээр яг бүжигчд одоо ер нь тэгж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг угаасаа амжилтыг одоо авдаг. Successful байхыг шаарддаг байхгүй юм урлаг. Тоглолт гарлаа маш сайн байх хэрэгтэй. Зэрэл тэрэлэх хэрэгтэй. Бүжигчд гэсэн яг тэрэн дээр яг тийм байх хэрэгтэй. Таны хамгийн өөрөөрөө бахархаж байсан үе өөрөөрөө бахархаж байсан үе байгаа. Юу гэвэл балетын дасгал балетчдын тунд ороод хийж явах тэр үе. За. Дэлгэрүүлээч. Дэлгэрүүлэх юм бол одоо шинэ яг ингээд дасгал бүгд хийдэж штэ. Бид нар те. Тэгэл болоо. Зогслоо, гар аваад дэлгээ хийж. Ингээд нөгөө зогсож байгаа штэ. Энэ бол бахархлахгүй. Юу вэ? Гайхамшиг. Окей. Тэгвэл залуу бүжигчид тэгээд одоо карьераа эхэлж байгаа ч юм уу дөнгөж хөгжмөж төсөж байгаа. Магадгүй одоо бүжиглээд бүжигний үе ирэх ч юм уу тий. Гэхдээ магадгүй бүжигч. Зүгээр хувь хүний талаас ч юм уу мэрэгжлийн талаас ч юм уу зүгээр хэлхийг хүссэн зүйл байдаг уу? Ойлгоосоо гэж яг хүсдэг гол зүйл нь. Ер нь өдөр болгон л тийм юм байдаг. Одоо яг үндэ бол ойлголцол гэдэг бол ер нь бол ерөөс бүх юмний л үндэс суурилах харилцаж ярих. Одоо яг цагийн бичлэг хийгдэж байгаа гэдэг бол яг үцнийг нь үзээд үцгүүнийг нь үзэхгүй тийм ингээд тохиолдлууд байна. Зөндөл юм байна. Өнөөдрийн яг ингэ зааж байгаа цагууд гэдэг бол эргэж олдохгүй байхгүй тий. Энэ бол амар үнцэнтэй байхгүй. Яагаад гэдэг би өнөөдөр юу ч хийхгүй байна. Үгүй болно. Гэтэ яг тэр цаг үчиж чи юмд байж та тэгэл зүгээрээс нь ч хамаагүй шүү дээ. Тэгэл бид нар тэгэл ингээд цаахыг хэрэг суулцж штэ суучлаа штэ тэгэл. Тэгэхээр яг уу тэгж ярмаар үеүүд дандаа байдаг, хэлмээр үе байдаг, харилцан ярилцмаар үе зөндөө байдаг. Өөрөө ч гэсэн те сурж мэддэг юм сурна гэдэг бол асар их цаг авдаг. Юмыг ойлгож мэднэ. Яг тэрийг ингэнэд бол тэрнээс цаашаа бууж байна. Сурч дуустгүй гэдэг хүмүүсүүд үгээд шин. Тэр тийм зөндөө байдаг. Яг
юуг ойлгуулъя гэж бодож ингүүл угаасаа нэг хэцүү штэ. Бас урлан нөөрөө маш нарийн. Тэгүн гутаа тэрийг бий болгоход аюул их олон зүйл хүчин нөлөөл өөрөө шалтгааллахгүй аюул их олон хүчин нөлөөлөд байгаад байгаа байхгүй. Монголын яг өвн те одоо нэг өв уламжлаад одоо те гэсэн биш болоод байгаас байлээ. Олон улсын бүр те улс орны соёлыг шингээж бүр дэлхийд одоо ингэж тахарч байгаа. Тэгэхээр асар өндөр бүргээд энийг ингэж те одоо ингэж нэг дэм дэмэндээ дээс ирчэндээ гэдэг зүйл бол энэ дээр бүргээд айгүй хэрэгтэй болно гэсэн үг л те. Хин нэг нь юу ч хийж болно. Тэрэнд нь л баярлах хэрэгтэй. Хин нэг нь одоо те дасгалд ирэхэд тэр багш нь тэрийг баярлах хэрэгтэй. Дасгал хийж байгаа хүн хин нэгэн багш орж ирээд хэлэхэд тэр те мундаг байна уу? Энэ одоо юу яриа та хамаг зүгээр л тэр хүн орж ирээд тэр сууж байгаа тэр цагийн одоо те баярлах хэрэгтэй. Маш бүр те хин нэгэнтэй балеттай холбоотой ч юм уу ингээ орж ирээд ярихад тэр хүн орж ир зүгээр тэр нэг тэ асууж хагаад нь баярлах. Тэр хүн асуулт ямар ч нэг асуулт асууж ямар үнэтэй танаа билээд гэдэг шүү дээ цөмөг сайн олдгоо. Гэтэ тэр хүн тэгж сонирхож байгаад нь тэр хүнээр хараад би тухайн асуудал дээр тулгарх мөртлөө цаад угданд бол тэр хүн баярлж байгаа байхгүй. Монгол Монголыг гээд зориод ирж байгаа бүжигчтэй би бол тэгэхээр байна. Тэгээ гаалга тоглолтууд ирээл ингээл тэнд яг миний төлөө сэлтойгаа яаж нэгэд асууж байгаа тэр сэтгэлд нь баярлалаа. Тэгэл яг нэг түүнээс бол тэр тэгж байна. Энэ ингэж харахгүй байна. Балетчиг та нар төхгүй байна. Гэхдээ тэгхгүй байгаад нь одоо тэ одоо юу гэдэг хүмүүсүүд ингээд Монгол чадлаараа л үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр соёлын яам байна уу, засгийн газрын агентлаг байна уу, дөөр байна уу те. Энэ болгоныг л ойлгоод тэгээд үнэхээр энэ дээр одоо те ингэж ойлголт төрөөд ихсний дараа яах вэ гэдэг чинь айгүй гоё ингэж нэг манныгийн дараа нэх гоё тэнийг гэдэг бүх юм тодорхой болдог гэж. Тэгж болж эхэлнэ. Тэрийг л одоо манай балетийнхан ер нь бол асар тэгж ухамсарлах л одоо цаг үе би бол байгаа гэж бол харж байгаа. Одоо байгаа цаг үедээ талархах. Окей. Миний тэл одоо энэ сууж байгаа энэ бол бүгд оролцоо хийж байгаа байхгүй. Одоо тэ энэ бэлгээ жишээ нь байна. За тэнгуут яг манай ингээд балет ингээд хэлэхгүй мөртлөөс харж тэ ингээд нүдэндээ ингээд тэ вижюал харж штэ тэ баяртай хүмүүсүүд байна. Бүгд ингээд ойлгохгүй мөртлөөс ингээд балет гингуут нь сэртгэдэг хүмүүсүүд байна тэ. Энийг ингээд тэгээд эн чинь яг ийм юм аа гэдэг нэг сайхан ингээд ойлгомжтой болгох гэл. Ингээл тэгээд тэгэх юм бол үнцэн юм. Үнцэн байгаа цаг газар бол тэгэхээр нэг өөрөө өөрийгөө нэг би юм бэ гэж балет гэж юу вэ гэдэг. За. Өнөөдрийн подкастаа бас ингэж жаргая. Тийм сонсхийг гэсэн юмуд бол баг ихийг сонслоо. Тэгээд одоо энэ үзэж байгаа үзэгчид, сурагчид ч байсан. За магадгүй зүгээр тохиолдлоор үзсэн хүн ч бай, тэ? Энэ подкастыг үзээд арай Налтан ой гэдэг хүнийг арай өөр өнцгөөс нэг бас харах те дотоод ертөнцийн ямар хүн байдаг, ямар бодолтой байдгийг ганц балет гэл ингэхгүй те хувь хүний тал дээр хүртэл бас харуулж чадсан байхаа гэж бодож байна. Тэ асуух зүйл бол байвал доор нь комментээр бичээрэй. Тэг би тэгэл одоо нэг зөв хаалт хийж штэ. Сүүлд нь тэгээд хэд одоо ямарсан хоёр одоо хөтлөгчтэй баярлаа. Бас цаг цагаа гаргаад тэгээд дээрэс нь ингээ ороод суугаад ярилцахад тэгээд балетын сэдв бол үргэлж би ярьж явдаг. Зарим найзууд гэж байгаа штэ. Нэг удаа ингээ за бизнес хийхэд нэг үнтэй ярьлаа.
уулзаа сурсан чи балет ярьсаар байгаа л энэ алтуу хизээ бизнесээ ярих юм болоо л гэж. 2 3 уулзтай тэгж. Тэгэхээр энэ хэд бол хизээ одоо юу гэдэг балетийг болоод өргөлж яриадаг. Тэгэл зарим хүмүүсүүд те тухайд дуурийн бүжгийг нь захирал хийсэн. Хизээс энэ балетийн энэ дээр тэгчмээр байна те. Одоо балетын сайн сайхан гэл гэж хэлдэг ч хүмүүс бий. Тэглээгээд бид нар зогсож болохгүй. Балетын дундаач хүмүүсүүдтэй ингээл хэлж байсан. Одоо бэлтгэл аав шүү дээ. Бод чөтөд дуус одоо энэ үгний цаана юу ялдаг те. Гэхдээ л бид нар зогсохгүй явах хэрэгтэй. За энэ болгон дээр ингээл бид нар одоо юу гэдэг нэг хамтдаа тэгээд хүн болгон алдаа байдаг. Хүн болгон юм талдыг харах албагүй шүү дээ. Тэгэхээр яг ийм байгаасаа гэж бодсон. Тэгээд төгсгөлт нь одоо юу гэдэг одоо энэ жил нэг одоо маш харамсалтай одоо юу гэдэг бас байжсэн бол гэдэг юм байна. Жамд авах таалал төслөө. Энэ бол гинтийн зүйл болсон. За тэгээд цаашдаа одоо юу гэдэг яг хөө бүгд өөрийнхөө ажлын санаа илэрхийлэх хэрэгтэй. Тэ үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Энэ болгоныг бүгдээрээ тэ сайхан хүлээж аваад тэгээд өөрөөрөө гаргаж байцгаах хэрэгтэй. Тэр нь одоо тэ яг нэг юм үзэж нүд тайлсан ч юм уу тэ бичиг үсэг тайлгдсан тийм хэмжээнд ёс зүйтэй одоо байх бүр ёстой болж эхэлж байгаа байхгүй тэ. Монголын нийгэм тэр дундаа балет сонголт урлагийн үед бол тийм болох хэрэгтэй. Альва юмд хандахтаа улс уртай хандах хэрэгтэй болж байна. Альва зүйлийг хийхдээ одоо тэ өөртөө шалтгааллах бүх зүйлийг л хийчээд тэгээд бусдад одоо тэгээд бусдаа шалтгаалуулт юмсан бид нар яах вэ? Энийг л хийцгээ. Таныг нөгөө нэг хамгийн хэлэх дуртай үг гэдэг шүү дээ. Тэрийг нэг хэлээд балет бол балет үү тийм шүү дээ. Яг миний хэлсэн чи яг энэ төр Ульянава хэлж байсан. За тэгэл бусад бас бүжигчдэд нөгөө ярийн дундуур нь ингээл уншиж байгаа юм ордог дандаа л үг байхгүй ер нь л энэ гэдэг. Тэгээд орчуудад тавьсан юм уу эсвэл Монгол руу оруулсан эсвэл бүр тодорхойлж гаргаж ирсэн юм уу? Тэгж л арга багтаа байна уу? Балет болвол хүн бүрт зориулагдсан урлаг гэж хэлээд байгаа. Тэгэхээр хүмүүсүүд эндээ би нэг жоохон тайлбар ихэд одоо цаа гэж бол зүгээр хүн бүжиглэх хэрэгтэй. Бүжигч өөрөө таны те ялангуяа хүүхдүүдийг багаас нь те бүжиглүүлж явах хэрэгтэй. Бүжиг хүний уурга тархийг хамгийн их задалдаг. Бүр шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Бүр яагаад бүжиг хүнд хэрэгтэй гэдэг. Бүжиг бүр тийм болохоор багаас нь ингээд сургуульд яаж байгаа тэр хүн пайлочин байна хамаа. Баяр ажлын мэдрэхтэй тэр эндорфин ялгарах. Яагаад тийм бүр ингээд бүр судлагдаа шинжлэгдээд бүр гарцсан тийм зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсө бүжиг болвол ерөөсө танд болвол тийм таны үр хүүхдэд тийм маш их энэ би урлагийн авьяас хинч урлагийн авьяасгүй биш бүгд урлагийн авьяастай хинч бүжиглж чадахгүй байгаа тийм хөдөлгөөний эвсэл нөө тийм биш шүү. Бүгдээрээ эвсэлтэй бүгдээрээ авьяастай зүгээр л хөгжүүлээгүй л ахгүй тэр бол. Тэр боломжуудыг тийм урлагийнхан гарах хэрэгтэй. Тэрэн дээр одоо тийм идэвхтэй эцэг эхүүд үе тийм өөрсдөө төрөл авах хэрэгтэй. За тэгэл энэ үгээр дуусах тийм. За тийм. За баярлалаа. Баярлалаа. Өөгөр манай балет подкастын маань 5 дахь дугаар өндөрлөж байна. Зочиндоо баярлалаа. Баярлалаа. Хүмүүлэндээ баярлалаа. Баярлалаа. Баяртай.